Азийн цээжинд орших өргөн уудам нутагта 3 сая гаруй монголчууд бид уламжилт нүүдлийн авахыг болон орчин цагийн суурин соёлыг хоршуулан эдийн засаг нийгмийн эрчимтэй хөгжлийн дунд аж төрж байна. MCS-чүүд бид энэхүү өрмөц зах зээлийн нөхцөл тохируулан дэлхийн жишг төрсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчтэй хүргэн инженеринг, дэд бүтэц, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, банк санхүү, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт түүжээлэн ажиллаж байна. 1993 онд зөвлөх үйлчлэгээр бизнесээ эхлүүлсэн MCS Group эдүгэ хувийн хэвшлийн хамгийн том татвар төлөгч үндэсний компани болон өргөжж эх орныхоо хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Бид мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт цогц үйлчлэгээ үзүүлж, орон даяар хамгийн өргөн 4G LTE сүлжээг бий болгож, шинэ үеийн 5G сүлжээг Монголд анхлан нэвтрүүлсэн салбартаа тэргүүлэгч үндэсний хэмжээний групп компани болон өргөжөөд байна. Мөн IPTV үйлчлэгийг Монголд анхлан нэвтрүүлж, 21 аймгийг өндөр хурдны интернетэд холбосноор монголчуудын ахуй амьдралд мэдээллийн технологи, контентын зах зээл эзлэх байр суурийг цоошин шатанд гаргаж, медиа орчинд хувьсэл авчирсан юм. Хот суурин төдийгүй хөдөө нутагт мэдээлэл харилцаа холбоо хүргэснээр талын малчид дэлхийн ертөнцтэй холбогдох боломжтой боллоо. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс MCS Group нь дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн Монголд нэвтрэх албан ёсны үе таалга болж 1999 онд Procter & Gamble-ийн албан ёсны дистрибьютор болж 2001 оноос Coca-Cola компани бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэн борлуулах албан ёсны онцгой эрхийг авч амжилттай ажиллаж байна. Дэлхийн болон үндэсний брэндүүдийг эх орныхоо өнцөг булмөрт суугаа хэрэглэгчтэй хүргэхийн тулд агуулгах, түгээлт болон борлуулалтын цог системийг бий болгосон нь өдгөө Монголд тэргүүлэх логистикийн компани болоод байна. Дэлхийн хөгжлийг Монголд зохицлох эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ бид нэн тэргуунд дэд бүтцийн хөгжилд анхаарч хөрөнгө оруулалт хийж ирсэн. Монгол инженеруудын барьсан анхны цахилгаан станц 6000 орчим км цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүтээн байгуулснаас гадна сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж нар салхины станцуудыг байгуулад байна. Бид барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн менежментийн салбарт тэргүүлэх туршлага хоригдлуулсан зэрэгцээ Shangri-La зохицуулбар, Central Tower, Bella Vista, SM Villa, орчлон сургууль зэрэг орчин цагийн өнгө төрхийг илтгэх офис, орон сууцны цогцлборуудыг барьж байгуулсан юм. Түүнчлэн олон улсын шинийг сонгосны буудлын ангар болон оюу толгой төслийн 1300 м-ийн гүнд байрлах уурхайн чухал барилга байгууламж дэд бүтцийн төслүүдэд гүйцэтгэгчээр ажилласан үйлдвэрийн барилгын салбарт бидний хүрсэн ололт амжилтыг илтгэх бүтээн байгуулалт болж чадсан юм. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ, офисын болон кемпинг орчны арчилгаа үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн хүргэж байна. Бид олон салбарт улс орныхоо хөгжлийн түүчээ болон алхаж буй хамгийн тод жишээ нь 2010 онд Energy Resource компани үндэсний компаниудаас анхлан Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж олон улсын зах зээлээс хөрөнгө босгосон явдал билээ. Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, усан хангамжийн систем, сургууль, цэцэрлэг, автозам гээд хөгжлийн төлөөх бүтээн байгуулалтыг нийгмийн дэд бүтцийн хамтаар орон нутагт цогцлоосон Energy Resource нь Монгол улсын хэмжээнд баяжуулсан коксчих нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч, экспортлагч компани юм. Эрүүл мэнд, боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, бүх нийтийн амралт, эрүүл ажил төрөхөд тустай төслүүдэд бид хөрөнгө оруулалт хийж, Монголын анхны олон улсын стандартын цанын бааз, дэлхийн аваргын стандартын гольфийн талбай бүхий цогцолбор, GCI магдлан итгэмжлэгдсэн орчин үеийн онцлогоо имчилгээний 3 дахь шатлалын имлэгийг байгуулсан юм. Мөн бид хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийн, эрдэмтэн мал аж ахуй, ухаалаг газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн эд бүрэн цогцлборыг бүтээн байгуулж, олон улсын стандартад бүрэн нийцсэн өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүнийг дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэхээр зорж байна. Дэлхийд даяар хурцтай өрнж буй захим шижилттэй хөл нийлүүлж, Монгол улсад гарааны бизнесийн экосистемийг зохицох зорилготойгоор бид дижитал технологийн бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийн, менежментийн зөвлөгөө өгч, өсөн дэвших боломжийг бүрдүүлэхээр портфолио менежментийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн
хэрэглэгчдийн бүхэл хэрэгцээг хангасан бүрэн дижитал шийдэл бүхий банк санхүүгийн үйлчлэгийг зах зээлд анхлан танилцуулсаас гадна технологийн шийдэл суурилсан инновацлог төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байна. Олон салбарт анхдагч улсны нэгэн олон улсын зар сурталчилгаа, зах зээлийн судалгааны агентлагийг Монгол байгуулсан явдал юм. Судалгаанд тулгуурласан бизнесээ хөгжүүлж, ажлагчдаа сурч хөгжим, өндөр бүтээмжтэй ажиллах бүтээлч орчныг бүрдүүлэхэд онцлон анхаардаг нь бидний өнөөгийн амжилтын үндэс гэдэгт бид итгэдэг. MCS-чүүд бид нийгэм, улс орон, их дэлхийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага ухамсарлаж, дэвшилттэй техник технологи, дэлхийн шилдэг стандартыг их орондоо нэвтрүүлж, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна байгаль орчин, нийгэм, засаглалын тогтолцоо, доктортой хөгжлийн үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна. Уламжлалт өв соёлоо хадгалж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн, олон улсад өрсөлдөхөөр тэмүүлж буй монголчуудаа түүчээлэн алхаж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, монгол хүний эрүүл, жаргалтай амьдралын төлөө оруулж буй хувь нэмэр, бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлчлэгээ бүхнээрээ бид бахархдаг. MCS Group дэлхийн хөгжлийг Монголд